Сайн байцгаана уу манайхаа. Намайг гараад ирлээ гэж битгий уурлаарай. Би зөвхөн олон ангит кинон дээр ингэж гарч ирэх болно. Би та бүхэнд энэ удаа Netflix дээр 11 сарын 29-нд нээлттэй хийсэн Учир битүүлэг төрлийн Тетранк гэх киног ярьж болно. За энэхүү кино маань ерөөдөө 8 ангитай. 8 ангийг 4 ангаар нь маш хурдан оруулж өгүүлнэ. За киноны үйл явдал бол ерөөхдөө Инжи гэх гэрээгээр гэрэлдэг эмэгтэй 5 дахь гэрлэлтээр өмнөх гэрлэлтэд аврахаар энэ гэрлэлтийг хийж байгаа Жонвон гэх залуутай гэрлэхээр болдог. Тэд хамт амьдарч эхэлснээр олон учир битүүлэг үйл явдлын зангилаа тайлагдах болно. Ингээд кинонд орцгоё. Нэгдүгээр анги. Энэ эмэгтэй бол Инжи. Тэрээр гэрээгээр гэрлэх ажил хийдэг. Түүний 5 дахь гэрлэлт нь Хан Жонвон. Жонвон продюсер мэргэжилтэй. Бага насны ганцаардах сэтгэл түгших эмэгтэй. Мөн хүн чатны нойр хөдөлтэй нэгэн. Жонвон ажилдаа явхад Инжи тэдний гэртэн зөрж ирж буугаар кино эхэлдэг. Инжи шууд л гэртэн нүүн орно. Харин Жонвоныг ажилдаа ирэхэд цагдаа нар шээсний шинжилгээ авахар ирсэн байв. Жонвон маш их хэмжээний нойрны юм удагтвал хүмүүс түүнийг мансуурдаг хэмээн буруугаар ойлгох нь илбэг. Тийм ч учраас цагдаа нар байнга ажиглана. Жонвон яагаад үргэлж ингэдэг юм гэхэд цагдаа чи урд нь гэмтрэгт холбогдож байсан гэхэд Жонвон тэр үед би хүүхэд байсан шүү дээ гэхэд цагдаа 17 нас гэдэг бол яг хүүхэд биш л дээ гэж хэлээд шинжилгээ аваад явна. Жонвон эхнэрээсээ салсан төдийгүй эхнэр нь өөр хүнтэй гэрэлсэн байлаа. Ингээд хуучин эхнэр нь нөхрөө өөр хүнтэй гэрээт хурим хийлгэхээр болсон нь энэ байдаг. Жонвон суяно би чамд хайртай. Чамуугаар байж чадахгүй гэхэд суян чи надгүйгээр байж үзээгүй шүү дээ хэмээн хүйтэн хүндий хандана. Төдөөдөлгүй нөхөр нь ирчихлээ гэснээр түүнийг орхин явхад Жонвон гэр хүртэлэн дагдаг. Машиндаа түүний өгсөн бэлгийг үлдээсэн байгааг хараад Жонвоны уур маш ихээр хүрнэ. Тэгээд эхнэрлүүгээ залгах боловч нөгөөх нь шинэхэн нөхөртэйгөө нийлуурч уцаа авдаггүй. Ингээд тэрээр хуучин эхнэрийнхээ нөхрийн машины цонхыг хагалж байгаад цагдаад баригдана. Харин түүнийг энэ үед нь гэрээгээр гэрлэж байгаа эхнэр нь авахар ирдэг. Ингээд анх удаа бие биенээ харцгаадаг. Үйл явдал нуурын ирэг рүү шилжинэ. Цагдаа нар нуураас 50 сая төгрөгийн үнэтэй учир битүүлэг чемоданыг олдог. Үйл явдал иргэн Инжи Жонвон хоёр дээр ирэхэд тэр хоёр цагдаагийн газраас гарч Жонвон би такси бариад явлаа. Тийм. Чамд баярлалаа гэхүү, сайн ажиллаа гэхүү гээд явж өгдөг. Харин Инжи түүний машины дэлгүүрийг гаргаж ирээд гайхаж хоцорно. Удалгүй такси барих гэж зогсож байгаа Жонвоныг Инжи өөрийнх нь машинтай ирж аваад тэр хоёр хамсаа гэртээ харна. Инжи хоол хийчихсэн бөгөөд хоосон өрөөнд нүүж орсон гэдгээ хэлдэг. Жонвон би чамайг ихнэр гэхэд болох уу? Үнэндээ бүгцөл худал санагдаж байна гэхэд Инжи юм хэлсэнгүй. Жонвон ороо унтаж чадахгүй нойрны эмээ уун. Заримдаа бүр хэтрүүлэн хэргэлдэг байлаа. Тэрээр шүн ээж нь өөрийн ухаанаа алдаж аавыг нь алах гэж байгаагаар зүудэлдэг. Инжи өглөөний хоол бэлдсэн байх боловч Жонвон ходоод муутай гэснээр итгэхээс татгалзана. Харин Инжи өөрийнхөө гэрт очино. Удалгүй нэг найз нь уцаар ярьж тэр новч суллагчсан байна гэж хэлснээр Инжи нуураас олдог чемодантай яг адилхны гарган ирж дотроос нь цахилгаан борохой гаргаж авдаг. Жонвон хуучин эхнэрийнхээ ажил дээр ирж цагдаа дэвтэйхэн хэлж өгсөнд баярлалаа. Машин авч өгөхгүй. Машины чинь арын суудал дээр миний өгсөн бэлэг байсан гэхэд суян. Би эмгийг нь зүүчгээд савыг нь тэнд орхичихсан байсан юм. Анхны шүн чинь ямар байв да гэж асууна. Жонвон лифтэнд бас 50 сууж чаддаггүй байлаа. Тэгээд эхнэртээ энэ бүхэн шал утгагүй шүү дээ. Би сайн байна. Эргээд ирээчтэй гэхэд суян. Ханаа би чамайг үхээсэй гэж хүсдэг гэж хэлнэ. Гаражта байгаа Жонвоныг Инжи дуудаж оруулаад хамт холлохоор болно. Энэ үед Жонвон энэ гэрээнд чинь секс багтдаггүй. Эсвэл чамайг өдөр бүр араар чинь тавьбал ямар вэ? Би хүүгэмсгэлтэй гэхэд Инжи. Хэрв хоёулаа хүсэх юм бол болно л доо. Гэхэд Жонвон тэр хүртэл их хугацаа орох юм байна гэж хэлээд унтахаар явна. Яг сайхан унтах гэж байтал ямар нэгэн чимээ гарч тэр бас л муу юм бодон чимээгүй хитэн очивол Инжи хөл бөмбөг үзээд сууж байдаг. Жонвон уурлаж танайх чинь хүнээс судалдаггүй юм уу? Би нойр хөдөлтэй гэхэд Инжи нэгэнт унтахгүйгээс хойш хамт суугаад үзэхүү гэхэд Жонвон нөө Инжи гэхэд Инжи ханаа гэж дууд шар яриг уух уу? Тэгээд сонирхолтой юм үзэж байтал унтчихж болно штэ гэж хэлв. Жонвон энэ гэрлийг харах бүр тухгүй мэдрэмж төрдөг гэж хэлэхэд Инжи түүний өдөөс пив шиднэ. Жонвон чамд байр хэрэгтэй бол би байр аваад өгье. Компанид чинь энэ тухай хэлэхгүй. Зүгээр л яваад өг гэхэд Инжи би чамайг өргөхдөхгүй. Тиймээс миний хажууд өөрийнхөө бай гэхэд Жонвон пиво шидэж улмаар гэрлийн зарим хэсэг нь ундаг. Энэ үед Инжи Жонвоныг хамгаалдаг. Жонвон цагдаа дээр ирсэн байх ба цагдаа энэ чемоданны эзнийг хэрхэн таньдаг юм бэ гэж асуухад тэрээр би нөхөр нь гэж хариулснаар 1-р анги төгсдөг. 2-р анги 5 жилийн өмнө. Энэ залуу бол Инжигийн найз залуу. Тэрээр бисексуал. Инжи үүнийг нь мэддэг байсан төдийгүй маш их хайртай байжээ. Тэд сүү тавьж хурим болохоос яг 10 хоногийн өмнө Инжигийн ээж нь энэ залуу манай охиныг хуурсан. Тэр бол бисексуал гэд олон нийтийн сүлжээнд цацчихдаг.
Тэгээд сүйд залуу нь гэрээсээ яваад эргэж ирээгүй. Үхсэн амьд нь ч мэдэгдэхгүй байгаа. Энжи үүнд маш ихээр сэтгэлээр унаж хурмаа зуслаад гарч байхдаа одоогийн ажлынхаа даргатай танилцж байгаа юм. Тэр захирал нь гэрлэлт юунд тийм чухал юм. Хүмүүс яагаад төгс гэрлэлт захиалгыг ойлгохгүй юм. Олонд хүлээн зөвшөөрөгдөх гэж юу? Хоёр хүн хоёулаа чимээгүй хайрлаж авсан бол болох байсан штэ гэхэд Энжи өөрөө юу мэддэг гэж ингэж байгаа юм бэ гэхэд захирал ажлын санал тавьж үүнийг өшөө авалтч гэж ойлгож олно. Бас өөрийн чинь жинхэнэ хуримнаас илүү төгс байх боломжтой гэж түүнийг ятгаж энэ ажилд оруулж ирдэг. Үйл явдал одоо цаг руу шилжихэд Жонвон Энжиг аваад аавынхаа эмнэлэг дээр ирнэ. Жонвон аавтайгаа харилцаа муу учраас уулзахыг хүсдэггүй, бүр харахыг ч хүсдэггүй байлаа. Жонвон Энжид хамгаалах хэрэггүй хүн гэж байдаг юм. Чи намайг сайн мэдэхгүй. Аль эсвэл компани чинь дүрмд байдаг юм уу? Жаахан л хажуу тийшээ босон бол чи өөхөх байлаа. Гэхэд Энжи 7 хоногч болоогүй нөхөр нь өгчих бол гүйцэтгэлийн үнэлгээнд муу. Санаа чинь зовоод байгаа юм бол харих замдаа бүргэр авч ичгээд явъя гэж хэлнэ. Жонвон Энжигээс чиний хиддэх гэрлэлт юм. Гэрлэх тийм дуртай юм уу гэхэд Энжи миний 5 дахь гэрлэлт. Одоо надаас асуухаа болоод би чамаас асууя. Яагаад тэр гэрлэлт дургүй юм бэ? Илт харахаас зайс хийдэг үсттэй гэхэд Жонвон хариулахаас татгалзана. Жонвоны аав нь ээжийг нь үргэлж зодож дараа нь хүчинтдэг байсан нь түүний сэтгэл хямрал оруулсан байдаг. Өглөө нь Энжи өглөөний цай хийх гэж байгаад аяг хагална. Жонвон санаа зовоогоод байлгүй захиалаад идчихвэ гэхэд Энжи орой хоолой хамт идэн шүү. Машинаас чинь хэрэглэж болох уу гэхэд Жонвон сонгоод унаа гэд гараад явчихдаг. Ямар ч тач бага багаар ярилцдаг л болоод байлаа. Жонвоны найз нь гэрлэн гээд байсан эмэгтэй чинь ямар хүн юм бэ гэхэд Жонвон чи танихгүй Суён танилцуулсан ганц жилдээс чихвэл эргээд над руу ирнэ гэсэн гэхэд найз нь яана солиотой хүмүүс ижлээ олдог гэж та нар шиг балаа хүмүүсийг ойлгох гэж хичээж байгаа. Би л тэнэг байна да. Тэгээд сүйд залуу энд юугаа хийгээд байгаа юм бэ гэхэд Жонвон би байвал тэр эмэгтэй бэртээд духгүй байна гэж хэлдэг. Энэ гэрлэлтийн компани бүр тусгай хамгаалалттай юм билээ. Та яагаад бэрцэн таныг хүчрхийлсэн үү? Аюултай байна уу гэд баахан зүйлийг Энжигээс асуудаг. Харин өнөөх шоронгоос гарсан гэд байдаг залуу Энжиг дагаад байгааг Энжи ажиглана. Энжигийн найзын эхнэр нь хаана юу болон түүнийг нь ярьж авдаг амсуултай ховнд дуртай нэг. Тэрээр Суёнд Жонвоны шинэ эхнэр нь унаж буй гэрлэнээс түүнийг хамгаалаад өөрөө гараа эдийн хэртэй том зүссэн гэд мэдээлэл дамжуулдаг. Суён харсан бололтой духгүй байгаад Жонвоноос би тэр эмэгтэй хажууд унтаж чадахгүй байна. Чи хэрэгтэй байна гэхэд сая нэг санаа амарч инээмсэглэнэ. Ахин мессеж ирэхэд тэр эмэгтэй надаас болж бэрцсэн. Санаа зовоод байна гэхэд Суён уурлаж шинэ нөхөртөөгөө дотн харилцаанд орж байн санаа зовоод байна гэдэг өгүүлбэрийг бодно. Энжи өшөө авах гэж анх энэ ажилд ороод одоо өөрийгөө энэ тал дээр авьяастай гэдгээ Жонвон аав ээжийг нь хүчирхийлдэг байсан. Тэгээд шүн бүр ээжигээ амиа хорлцож магадгээд хөлийн чимээгээр нь дагдаг байсан гэдгээч бие биедээ ярина. Суён Жонвон руу залгах гээд Энжи авч түүнийг унтаж байна. Сэрэх үг гэхэд хэрэггүй түүний аав хүнд үе давсан гэж хэлэх гэсэн юм. Тэр хэр их юм уусан бэ гэхэд Энжи эм уулгийн өөрөөрөө унтсан гэдгийг нь хэлдэг. Тэгээд Жонвон чиний ачаар 6 сарын дараа унтлаа. Баярлаа гэхэд Энжи баярлсан бол хашуутай хэмээн ярилцсан. Тэгээд эхнэр чинь чамд энэ нойрны юмнуудыг санал болгосноо. Чи дургуй зүйлийг нь хийдэггүй юм шиг санагдсан гэж хэлнэ. Ингээд эхнэрлүүгээ залгах гэж Суён уцаа авдаггүй. Гэвч Суён түүнийг хажуудаа хүлж албаар зовоож таашаал авдаг юм шиг санагдсан. Энжигийн найз нь гэрт нь ирнэ. Тэгээд гэрийг нь хардаг ихчэд Тэсо гэж хараал ицсэн новш түүнийг дагаад байна. Өмнө нь дагж байгаа шоронд орсон. Сэтгцийн өөрчлөлттэйгээ суллагчсан юм. Одоо бас юу хийх юм бол гэж ботхоос санаа зовоод байна гэхэд дуудаам чи яагаад ингэтлээ санаа зовоод байгаа юм бэ? Зүгээр цагдаад хэлэлтэй гэхэд цагдаад хэлж болохгүй. Тэр новш ганцаараа Энжигийн амьдралыг бүхлээр нь өөрчилсөн хэмээн бухимдахад дуудаам чи одоо өөрийгөө яа гэж байж Энжи гэх юм гэхэд би түүнийг бариад заавал ална гэж хэлээд гарч явдаг. Түүний гарсны дараа дуудаам хин нэгэн рүү уцаар залгаж Тэсо эргээд ирсэн бололтой гэж хэлдэг. Суён цайны цуглаан дээрж нэг эмэгтэйтэй уулзахад тэрээр Жонвоныг өөрийн болгомоор байвч болохгүй болохоор нь түүнийг хянахыг хүссэндээ ингэж байгаа үстэй гэхээ Суён хачин царай гаргаснаа. Би тийм хачин хүн бишээ хэмээн худлаа инээмсэглэнэ. Тэднийг ярилцаж байхад цуглаан эхлүүлэх хүн ирчихлээ хэмээн танилцуулахад ирсэн хүн нь Тэсо гэх залуу байдаг. Суён шинэ нөхрийнхөө бэлтгэл дээр ирж түүнийг усанд орж байхыг нь хараад түүнийг хүсэх боловч өөрт нь бүрхийг хориглоод орхиж авна. Үйл явдал далаагаас нэгэн хүний зогсос олж буй үйл явдал руу шилждэг. Тэнд нь Суёны найз залуу байж байдаг. Харин энэ үед Суён Жонвоныг би буудан дээр нам унтчихсан байна лээ. Энжигийн өөрөө унтчихсан зэрэг үгсийг нь дахин бодож тавгуйтна. Хуучин эхнэр нь гэрт нь ирж гараа угаахтаа өөрийнхөө жирэмсэн ба бас амиа хорлох гэж байсан үе хальт дурсна. Харин энэ үед Жонвон гэртээ оройн хоол идэхээр харж байлаа. Яг Энжи рүү залгах гэтэл
нэг нь танихгүй дугаараас түүнд итгэж байна уу гэсэн мессеж ирдэг. Мөн найз нь Суёны зурчилсан хүнд итгэх хэрэггүй. Тэр араас чинь хутгалж магадгүй гэж хэлж байсныг санана. Суён Инжигээс яагаад намайг хэн гэдгийг асуухгүй байгаа юм бэ? Эсвэл мэдээд байгаа юм уу гэхэд Инжи мэднэ. Та бол архитектор дотор тасалж гэж хэлснээр 2 дугаар анги төгсдөг. 3 дугаар анги 5 жилийн өмнө Инжи анхны гэрээд нөхөртөөгөө уулзаж яриа нийлэхгүй болохоор нь явах гэтэл өнөөх залуу би 4 эсвэл 6 сарын настай. Надтай гэрлүүл чи миний эхний бас эцсийн эхнэр болно гэснээр тэд гэрээ байгуулснаар энэ анги эхэлдэг. Үйл явдал одоо цаг руу шилжгээд Суён яаж намайг мэддэг юм гэхэд Инжи таньдаг хүн маань өөрөөс чинь болж амиа хорлсон. Тэрнээс өөрөөр салах боломж олдоогүй гэсэн гэхэд Суён би үнэхээр муу хүн бололтой гэхэд Инжи тэглээгээд өөрийг чинь муу хүн гэж бодох шаардлага байхгүй гэхэд Суён би боддог юм. Тэр үеийг дараа хэлнэ гэв. Би биенээ таньдаг юм шиг. Вонжон Суён хоёр гадаа таарч би эхнэртэй чинь таарсан. Бид нэг сургуулийн билээ гэж хэлээд явдаг. Орой Суён Жонвон руу өнөөдөр ямар өдөр гэдгийг чи марцсан бололтой хэмээн пенсны зураг явуулахдаа албаар эхоны зураг хамт тарж явуулдаг. Тэд дундаасаа хүүхдтэй байсан ба төр амжилгүй энцэн байв. Инжи Жонвон хоёр хамт эмнэлэг дээр очиж оёдлоо авуулдаг. Цахилгаан шатанд Жонвон тавгүйдоход Инжи зөвхөн тэр тоог л хар гэж зөвлөдөг. Жонвон Инжигийн эмийг бичүүлж энэ үеэр эхнэр нь залах гэд эргээд залгая эмнэлэгт байна гэд тасалдаг. Үүнд нь бас л Суён уурлаж бодолд дарагдана. Жонвон Инжи хоёр албан ёсоор гэрээд хосууд болж хурмаа хийдэг. Энэ хурим тэдний амьдралын түүхэнд бичигдэж үлддэггүй. Зөвхөн компанид л албан ёсоор бүртгүүлдэг юм билээ. Орон Жонвон эхоны зурагтай хамт живж байна гэж хар дарна. Ингээд мөн л юм уудаг. Суён бэлэв хийх сургалтад сууж байв. Харин багшаар нь өнөөх Тэсо гэх залуу байж байдаг. Үйл явдал ахин далай руу буюу Чимдам руу шилжиж цагдаа нар эзнийг нь хайна. Энэ үед Жонвон цагдаа дээр очин энэ манай эхнэрх гэхэд цагдаа аль эхнэр нь гэснээр үйл явдал Инжи Суён хоёр руу шилждэг. Суён гэрэлсэнд чинь баяр хүргэе. Хоёр гэр бүлээрээ хооллоё гэснээр эрэг лавг гарагт уулзгаар болцоодог. Жонвоны захирлын эхнэр нь Инжид тоор тавьчирж өгөхөд Инжи тэрхүү тоортыг Тэсо хийсэн гэдгийг нь хараад л шууд ойлгодог. Харин юуна Жонвон эмэгтэй хүн таних тал дээр үнэхээр нүдтэй юм. Үгдөө цөөтвэж ихэмсэг сайхан эмэгтэй байна гэж Суёнд хэлдэг. Хооллож байхад Суён галтогооноос амны альчуур авчирч мөн ханаа энд муухай болчихж хэмээн Жонвоны амийг арчиж өгнө. Ер нь л Суён элдэ тэнийг юм асууж Жонвоныг өдөөд байдаг. Инжи маш чадварлагаар Жонвоны талд орж түүнийг хэцүү байдлаас гаргана. Тэднийг авсны дараа тэд хамтдаа аягаа угааж Жонвон чи машинд явж байсан аяыг яагаад сонсдог юм бэ гэхэд Инжи би бүжгэлдэг танго гэхэд Жонвон итгэдэггүй. Тэгсэн Инжи бодож байгаагаас чинь сайн шүү гэхэд Жонвон утсан дээр ая тавьж түүнийг бүжиглэж гэхэд Инжи хамт бүжиглэхэр болно. Бүжиглэж байхдаа тэд анх удаа үнсэлцдэг. Харин Суён гэрт нь камер байрлуулж тэр хоёрын бүх үйлдэлийг хянаж байгаагаар 3 дугаар анги төгсдөг. 4 дугаар анги Инжи найз залуутайгаа хамт алхаж найз залуу чи юу хүсэж байна гэхэд Инжи хорим гэв. Тэгээд Инжи түүнийг 40 жил хамт амьдраад үлдсэн насаа эрэгтэй хүнтэй өнгөрүүл би чамайг яасан ч ганцаар туулахгүй мөн нуух шаардлагагүй хэмээн ярилцаж угаар кино эхэлнэ. Инжи Жонвон хоёр хоёул өчигдрийн үнсэлтийнхээ тухай бодно. Би тэр эмэгтэйтэй унтахыг хүсэж байвал яах вэ хэмээн ярилцсан. Харин Суён Инжиг камераар ажигласаар Жонвон Инжиг боддог болсон байлаа. Харин хамгийн сонирхолтой Суёны шинэ нөхөр нь мөн гэрээд нөхөр байдаг ба тэр залуу Инжи хоёр нэг компани хүмүүс байв. Суёны шинэ нөхөр хоёулаа хамтарч ажиллая. Би Суёныг өөрийн болгомоор байна. Гэхэд Инжид Жонвоноос хамт хоол идэх гэсэн мессеж ирснээр тэд салах болно. Явлаа гэхэд өнөөх залуу би таны тал шүү сайн мэдэхгүй ч гэсэн гэж хэлдэг. Ингээд хооллох газрыг Инжи сонгож Жонвоны аавын эмчилгээний өрөөнд далайн байцаатай шүл итгэхэр болцгооно. Жонвон ээж маань зодуулах бүртээ өөртөө далайн байцаатай шүл хийгээд уудаг байсан. Яах гэж тэгдэг байсан юм бол өөрөө өнчин өссөн болохоор идгэн гэж боддог байсан болохоор бүү мэд. Юунд нь ч болдог байсан юм. Надад бол далайн байцааны шүл оршуулгын хоо шиг санагддаг хэмээн хэцүү зүйлс ярихад Инжи гараас натгаж энэ бол дүрм хосуудын дунд байж болох зүйл хэмээн хэлж түүнийг тайтгаруулдаг. Тэгээд Инжи хосууд бие биенийхээ төлөө хэцүү зүйлсийг хамтдаа туулдаг нь надад таалагддаг. Би аавыг чинь алаад өгье. Хариуд нь чи миний ээжийг гэж хэлнэ. Замдаа Жонвон очоод чи юу хийх юм гэхэд Инжи хувцас хатаана гэв. Өдөр хатаах гэсэн бороо ороод гэхэд Жонвон гой сонсогдож байна. Заримдаа тийм энгийн зүйлс тайтгарал шиг санагддаг хэмээн ярилцсан. Тэд хамтдаа угаасан зүйлсээ ихвэж Жонвон Инжигээс чи яагаад ээжтэй дургүй юм бэ гэхэд Инжи тэр миний хурмыг боснуулсан гэдэг. Тэр хоёрын яриаг Суён попкорн идэнгээ үзэж суун. Дуудаам найзаас нь энэ байрны эзэн эргэж ирэх болов уу? Амьд үстэй гэхэд Инжигийн найз
Ааха, үгсэн гэж бодсон амьд байсан байна лээ. Тэг сонссон гэж хэлдэг. Инжи хамт ажилладаг байсан дүүтэйгээ уулзна. Тэр гэрээт хурам хийсэн хүнээсээ жирэмсэн хоцорсон ба нөхөр нь хаяад явсан байлаа. Мөн тэр охин Инжигийн найз залууг хаана юу хийж байгааг судалж өгдөг байв. Жон Вон Инжиг кино үзэхэр хүрнэ. Киноны сонголт байхгүй байсан тул аимшиг кино үзэж өөрөө бол маш ихээр айж байв. Харин Инжи энэ төрөл заримдаа тайтгард өгдөг гэж би боддог. Би энэ хүний оронд өөрийгөө тавьж надад ийм зүйл тохиолдоогүй нь ямар аз вэ гэж бодож тайтгардаг гэж ярина. Энэ үед Суён Жон Вон руу байн залгана. Мөн тэр хоёрыг гэртээ байхгүйг хараад галзуурах шахдаг. Киноны дараа хамт алхаж байхад Жон Вон шууд л би чамтай унтмаар санагдаад байна. Би уг нь амьдралдаа маш их зүйлийг хассаар одоо маш гомс болсон. Чамайг харин яаж багтаад байгааг мэдэхгүй. Зүгээр эмгтэй хүнтэй унтмаар байгаа. Эсвэл чи таалагдаад байгаа хоёрыг сайн ялгахгүй байна. Зүгээр л чи эмгтэй учраас унтмаар санагдсан байгаасай гэж хүсэж байна гэж хэлдэг. Суён Жон Вон руу байхан залгахад өвчтөр утсаа авахгүй болохоор Суён уурлаж архиуна. Тэгээд гэрээд нөхрөө хийж өг. Чи 1 жилийн хугацаанд миний өмч. Надад бас хүслээрээ байлгах хүн хэрэгтэй байна. Тэр нь чи гэхэд нөхөр нь би чиний өмч биш. Чи үнэхээр өрөвдөлтөй харагдаж байна гэж хэлдэг. Үйл явдал цагдаа нар руу шилжихэд өнөөх чамдаантай хамт олдсон хүний зогц нь Тэсоных байдаг. Тэсо Инжигийн гэртээ нууцаар ирж үргэлж загаснуудыг нь алдаг байв. Цагдаа нар Тэсо яагаад Инжиг дагдаг байсан юм бол хэмээн мөрцсөөр байлаа. Үйл явдал цайны цугларалт руу шилжихэд Инжи Суён хоёрыг хамт өрсөн байв. Энэ үеэр Суён яриа өдөж хүрэн манжин юун цай юм гэж асуухад Инжи надад өглөө уухаар өдөржин би сайхан байдаг юм гэж хэлдэг. Суён энэ үгээрээ би чамайг үргэлж хардаг гэдгээ хэлээд явах шиг санагдсан. Ингээд буцах болоход Суён албаар осол гаргаж Инжиг хүргэж өгнө. Замдаа би чамайг нөхөртөө сонгосон гэх мэт зүйлсийг ярина. Оройн Инжи унтаж байхдаа Суёныг хар дарж зүүдэлдэг. Сэрмэгцээ камер сүрлүүлсэн гэрлийг нь очиж ажиглана. Буцаж ирээд Жон Воныг үнсэж буугаар 4 дугаар анги төгсдөг.